Чи амгалан гэрээ өгөө гэх. Хайгаа амгалан байна. Ойр дулаач нөгөө л ихтэй ер нь та надад олддоггүй шүү. Тэгээд байсараа байтал нилээ удаан болчих шиг боллоо. Гадуур ханаад amo жоохон ихтэй л байна. Тиймэрхүү байцгааж байна да. Надад өстэй амьдралыг хаж минь нэг зүйл байгаад байна уу? Сонирхол татаад нэлээ бодлаа. Тэр нь юу юм бол доо? Сүнс боёо хүний амь сүнс. Сүнс хэр хүмүүс гайхах л та. Сүнс гэдэг зүйл одоо нөгөө амьшгийн кинонд гардаг, амьшгийн зохиолууд гардаг тэр сүнсний талаар биш. Хүмүүний амь гихчиг өгдөг амь сүнс гэдэг. Ийм зүйлийн талаар ярих гэнэ. Ярих гэж ч гэжтэй танаас л ухаангүй яахгүй юу? Энэ зүйл дээр хамгийн энгийн жишээн дээр аваад ярилцсан. Бодлоо. Бусдыг бол би мэдэхгүй. Гэхдээ балчир сүнс, хөгшин сүнс гэж яригддаг. Энэ яг юу юм бэ? Чи юу гэж бодож байна да одоогоор? Гэт уушаач хөгшин гэд ямрын залуу гэдэг юм бол. Харин тий. За залуу сүнс, балчир сүнс гэж яриад байгаа. Гэтэл одоо тэгээд намайг шоолгол авах л да нөхдүүд. Энэ муу жолгийн хатан гоч юм биш шоолгол. Намайг балчир сүнстэй гэж ярьдаг юм лээ. Өөр балчирхан. Энэ дээр ингээ ярихаар хүн асуурнаа. Сүнс өгөхгүй. Энийг бол шинжлэх ухаан гэдгээр нь ч баталчихсан. Тэгээд лам ясанд ч байна уу, уг ясанд ч байна уу, эргэн төрөлт гэж ярьдаг. Тэднээ хөрхийн хөгшин ууд болсон гэлээ. За тэгээ байж л тэр охиндоо тэр хүүдээ үр болоод турсан гэлээ. Гэт ингээ ярьдаг байхгүй юу? Эргээ төрчлөө, ээж маань эргээ төрлөө, эмээ маань эргээ төрлөө гэж ярьдаг. Тэр зүйл. За тэгвэл өвөө нэхнээс нь хэлж өгөх. Гэхдээ балчир сүнс, хөгшин сүнснийхээ талаар бас сайн ойлгоогүй маа да. Би ойлгоогүй. Ягаад тэгэхээр улаач нь би хөгшин сүнстэй хөө. Чи бол бүр балчир сүнстэй. За югаач мэдэхгүй нусны чавхаг гэдэг нэг шоолдог. Яагаад гэхээр чи угаасаа балчирхан сүнстэй, балчирхан гэдэг ингээд шоолоод. Би баагаас асууж үзсэн л дээ. Энэ жанраа хамраас ингэрэх үү? Таны төвшөө урчин намайг балчир сүнстэй гэдэг байна бааваа гэсэн. Тийм ээ, миний өөр балчир сүнстэй гэдэг. Оюун санаад холбогдсон. Тэгээд балчир сүнс гэж юу юм бэ гэсэн чинь өөрөө бодоод л өөрийнхөө хариултыг надаас асуу. Дараа нь тайлж өгөө гэсэн. Гэт надад ямарч хариулт өгөөгүй байхгүй юу? Балчир сүнс бөгөөд хөгшин сүнс гэдгийн шалтгаан бол ерөөсөө сүнсэн цаг хугацаа үйлчлэлтгүй гэж байгаа шүү дээ. Мөнхийн эрч хүч гэж үзэж бас болно. За. Эрчмийн өвгөнрөл гэж үзэж болно. Энэ хүч нь энэ хөрс ертөнцөөс гарахаар цаг тоолол хугацаанд захирагдахгүй гэсэн үг. За. Тэгээд яагаад хөгшин ба залуугаар нь ялгаад байна вэ гэхээр хичнээн удаа хөрсдөд ирсэн арга барилаар нь олон явж туршлагдсан гэдгээр нь хөгшин гэдэг байна. Тийм. За балчир залуу гэдэг нь дөнгөж эхэлж ирээд буцах хэмжээний төвшнийг хэлж байгаа гэж үзэж байна.
Тэгэхээр энэ бол цаг хугацааны зүйлээр тэгж нэрийддэг байх нь шүү дээ. Тийм байна. Маш их олон удаа илгээгдэж ямар нэгэн зүйлийг ирж хайсан боловч түүнийхээ хариултыг олохгүй байгаа учраас дахин ирж байсан гэсэн үг юм. Эсвэл ямар нэгэн даалгавраар ирдэг, илгээгдэж. За. Тэгэх тоолондоо туршлага сууж хадгалагддаг гэсэн үг юм. Ямар нэгэн байдлаар туршлага зарим нэг талаар таниад хизээнэ мэдчихсэн. Тэр болгоны дурсамжууд хадгалаатай байдаг байх нь. Хэрэгтэй үед нь тэр нь сэтэрч гарч ирнэ гэсэн үг юм. Тэгвэл балчир залуу сүнс гэдэг нь эхэлж дөнгөж нэг удаа дал илгээгдэж байгаа. Энэ хорвоогийн таних мэдих зүйлсээ үзчихээд дараагийнх руу очих. Даалгавраа олчих юм бол дараагийнх руу шилжих болно. Харин олохгүй бол дахиад хэдэн 10 100 мянган удаа илгээгдэж болно гэсэн санаа юм. Оо, тийм болоо да юу? Энэ бас нэг төрлийн шилжилтийн эргэлт гэдээ ойлгож болно. Тийм. Нэгээс нөгөө шилжих даалгавартайгаар иржээ. Гэтэл тэрийг шилжүүлж чадахгүй бол яах вэ? Дахиад тэр төвшөндөө л очино. Даалгавраа гүйцээсэнгүү дахиад гэж. Юу болоо? Тэгэхээр энэ сүнсний эрчмийн зүйлс нь бүх зүйл нь дамжлагтай эргэлддэг хүч юм а гэж ойлгож болно гэсэн үг. Ямар нэгэн зүйлээс үүсгэр бий болгож аваад түүнээсээ дундын дээд за тэгээд дээшээ гэхэд маш олон зүйл рүү хуваарлагдаж болно гэсэн үг. Шилжих тоолондоо. Эргэлтээр явж байна. Энэ болгоноор бас эрчмийн хөдөлгөөн бий болно гэсэн үг. Яг л усны урсгал шиг гэж ойлгож болно. Голын урсгал. Түүнтэй агаар нэг адилхан болно гэж ойлго. Бүх зүйлэл хөдөлгөөн шүү дээ. Тэгээд улааж байгаа нь хувьд одоо би хөвшин сүнстэй гэдэг хэрэг хичнээн олон дахин ирсэн гэсэн үг юм. Тийм байх боломжтой гэсэн үг шүү дээ. Ямар нэгэн зүйлээр даалгавраар ирж хэрэгтэй зүйлээ гүйцэтгээд буцаад явах гэх мэт. Хэрэг энэ болгон хөдөлгөөн оршихуй ертөнц чинь бүгд л хөдөлгөөн шүү дээ. Тийм байна уу? Тийм ээ. Энэ ертөнц чинь өөрөө хөрвөж хөдөлдөг. Бүх амьд биетүүд хөдөлгөөнд ордог, хувирдаг гэж бод. Тэгвэл үүсгэгч нь бас хөдөлгөөнд байх ёстой гэсэн үг шүү дээ. Үүсгэгч сүнсэн хүч нь хүртэл ирч юмараа хөдөлгөөнтэй байх ёстой хуулийн дагуу явж байна. Тэгвэл тэр хөдөлгөөнөөс дээд ориглоосоо буцаад доошоо шилжиж болно гэсэн үг. Тэр тойрог эргэлтээр дээрээсээ доошоо бууж ирээд дахиад доороосоо дээшлэх юм уу? Хит дээрээ гараад ориглолт нүрээ дахиад доороосоо эхлэх гэх мэтээр ийм эргэлтээр явсан сүнсний хүчийг хэлж болно. Маш олон дамжлага дамжсан гэсэн үг. Өөх, сонирхолтой юм. Харин энэ эргээд аав маань, ах маань, эгч эмээ маань эргээд хүн болоод төрлөө гэдгийн. Тэгэхдээ энэ сүнс нь өөрөө хүүс гэж байхгүй. Эрс сүнс, эм сүнс гэдэг зүйл нь зөвхөн шинж чанараараа л харагдах нь байна шүү дээ. Тэрнээс хүүстэй байдаг гэсэн үг биш байх нь. Тусгайлан эрс сүнснүүд, эм сүнснүүд гэх зүйл байхгүй гэсэн үг. Тийм ээ. Сүнсэнд ер нь хүүс гэж байдаг юм уу? Юу байх вэ дээ?
Тэр бол бөөгнөрсөн эрчим. Харин ямар нэгэн шилжилт хийх үедээ юу болж хувирхаас хамаарч тухайн газар оршихуйнхаа хувирлаас ийм гэгдэх зүйлийг бүрэлдүүлдэг гэсэн үг юм. Хувирдаг гэсэн үг. Эмхтэй хэлнэ, эрхтэй хүн шиг өрсөж байдаг шүү дээ. Эрхтэйлэг. Эсвэл эрхтэйлэг хэрнээ эмхтэй хэлэг энэч байдаг гэдгийг та нар мэднэ. Улаач бол тавлан тоглож хэлдэг шүү дээ. Чи яг хэдий дүр байдал чинь эмхтэй боловч яг үндэ чи эрс хүнстэй гэж ярьдаг. Энэ нь юу гэвэл тэр сүнснийх нь мэдээллийнх нь хүч илүү их тодорж гарч ирснээс үүдэж дурсамжаар өгөгдлөөрөө ч юм уу олон хувирсныхаа магадлалынх нь олонхоор ч юм уу тийм зан чанарыг бүрэлдүүлж бас болно гэсэн үг юм. 10 удаа шилжиж байлаа гэж бодъё. За. Илгээгдээд 10 удаа энд иржээ. Гэтэл тэрнийх нь 9 нь ир байлаа гэж бодъё. Ир хүний биеинд шилжихдээ ир болж. Тэгвэл тэр болгоны мэдээллүүдийг давхраас хадгалж явах боломжтой байх нэ. Тийм ээ. Тэгээд 10 дахь дээр эмэгтэй хүн болоод идэлж хувираад. За. Үүнээс үүдээд иршүүд эмэгтэйч гэх юм уу дурсамжийн зөвлөсийн зан авирууд нь туршлага болж ирснээр хадгалагдсан байх боломжтой гэсэн үг. Ирчмийн хувьд бас дурсамжийн хувьд. Харин үүнийг бүсгүй өрсөдч тэр ирчүүд нь ч бас ойлгохгүй шүү дээ. Энэ цаг үед илгээгдэн шилжих үеийнхээ сүнснийхээ мэдээллийг ойлгохгүй гэсэн үг. Тэгтээ аян дагдаг. Гэхдээ одоо ингэ бодохоор яг тэр эхлээд ингээ хүн өөд болоод сүнсэн ингээ мөрдөн доо. Тэгэхэд яг тэр мэдээллээр ирэх юм уу эсвэл ондоо шин сүнс шин би оршихуд ингээд мэдэлж байгаа юм чаа. Урдны тэр агуулгдсан агуулмж мэдээллээ бүгдийг агуулад ирэх юм уу эсвэл шинээр дахиад кодчлон одоо биднийхээр бол кодлогдно гэж ярьдаг юм да. Шин даалгавар аваад бүр цоо шинээр ирэх юм уу? Утгагүй шүү дээ. Бүх юмаа санаж байна гэдэг байх юм бол хүн за нэг амтан байж сүнстэй байж байснаа хүний зүйл рүү шилжлээ. За. Шинээр төрлөө. Тэгтэл тэр амтныхаа аришин гаргаад байвал яах вэ? Гадаа нэг тиймэрхүү хүмүүс байдаг шин. Гэхдээ тэр зүйлийг та нар бас өвчин гэж нэрлэж байна. Гэхдээ энэ нь сүнсний ой дурсамжийг артсан зүйлийг тодорхой хэмжээгээр тоос нь үлддэг юм болов уу? Тэр хүн ямар нэг байдлаар сэтэрж онгойх үед яах вэ? Өвчтөе хүмүүс бас итгээд гайхалтай мэт санагдах өвчин байх боломжтой. Гэхдээ энэ нь маш ховор. Ганц нэг тийм тохиолдол байдаг л. Үгүй надад урд насндаа юу байсан бах уу? Энэ урд насндаа муурнаас байдаг хүн байдаг. Би урд насндаа улган байсан юм шиг байлээ гэж шоолж нэг өөрөөгөө тэгж шоголдог хүн байдаг. Би муур харахаар сүнс зайлчдаг юм гэдэг. Эндээс хөдөлгөөн өсч болно гэсэн. Нэгэн цаг үе та нарын сүнсэн эрчим модж байсан байж болно. Амтнан эсвэл аратанч байж болно гэсэн үг шүү дээ. Ер нь бүх дүрс хувилбараар шилжиж үдсэн ч байж болно. За. Гэхдээ энийг яах вэ? За ингэж шууд дурсамжтай нь буцаагаад өөр тийш нь шилжүүлж болохгүй гэсэн үг. Төвшин ахвал тэр дурсамжаа дагуулад шилжнэ гэхээр заавал салгах үйл явцаас давхар хэрэгжих нэ шүү дээ. Салаалах. Оргоо буурлж хэлж байсан шүү дээ. Энэ ертөнцид цаг хугацааны зарчмаар явж байгаа бол ганцхан энэ ертөнц гэж байхгүй байх гэж.
байхгүй гэж. Та нарыг унтаж байхад сүнс чинь яваад нөгөө талын өөр ертөнцид өглөө болж байх юм билүү гэж. Тийм. Тэгэхээр энэ бол маш нарийн зохион байгуулагдсан хөдөлгөөний хүчийг хилээд байгаа юм. Ер нь хүн яах гэж унтдаг юм бол Махан би ядархаар л харин сүнс унтдаг болов. сүнс унтахгүй шүү дээ. Сүнс унтчих хүн хүч нь үсттэй. Магадгүй чиний биеийн дэх сүнс чамайг хагас хүүлж байгаад өөр тал тус ажиллаа хийж иж болох нэ гэсэн үг шүү дээ. Югай игээд хагур тэний яваад байдаг. Энэ нь ганцхан чиний мэдлийн хүч биш ээ гэсэн үг юм. Энэ болгоныг хөдөлгөөнд оруулж байна, удирдах байна. Манай тэр эргэж төрсөн, манай энэ ингэж ирсэн гэдэг бол ямар нэгэн зүйлийг ирж хайлахын тулд дахиж илгээж байгаа. Гэхдээ гэд хөөгчл би авч нь байна, тэр байна гэж хэлвэл ямар байх вэ? Битэрөө тийм зүйл байдаг л та. Байдаг л байсан л та. Энэ бол тэр чигээрээ сүнсний дурсамж явах нь шүү дээ. Хүний оюун бодлын таниж мэдхээс өмнөх сүнсэн дурсамжаар явдаг байх. Тэгээд даяар хүн арга туршлагатай болоод өөрийн үзэл бодлоор таньж мэдрээд туршлагачаад ирэхээр тэр сүнсний хуучин дурсамжийн зүйлсүүд нь алга болж замхарч эхэлж төлөвч шилжиж байна гэсэн үг юм. Хөдөлгөөн гэдэг зүйл нь өөрөө эрчим ялгаруулах үүрэгтэй. Ойлгоход жирчим ялна, энэ ихэд жирчим бий болно. Ярихад жирчим бий болдог шүү дээ. Тэгэхээр энэ бол тэр чигээрээ та нар бол энэ зүйлийн бүтээл. Энэ бүтээл нь үргэлжийн мөнхөд хөдөлгөөнтэй бас нэгээс нөгөө шилжих чадамжтай бас эрэм дэс дараалтайгаар эргэлддэг хүчийг хэлж байгаа юм. Огт өвгөд бидний дээр ч бас давхар шахуунууд байж болно. Биднээс давсан ч байж болно гэсэн үг юм. Энэ болгоныг дээшээ дэвшиж байж л мэдээлэх боловч яагаад тэр доод төвсөнд дээр бүр өндөр дээрээс доошоо яагаад ирэхгүй байна вэ? Одоо нэг өсөр энэ бол дунд ертөнцгээ та нар бод. Ер нь бол доороо л орно гэсэн үг шүү дээ. Гэтэл хамгийн дээдийн дээд ориглоос энэ дунд илч илгээглээ гэж бодъё. За. Сүнсэн ивэл. Гэтэл та нар дундаа байх ёстой. Дундаасаа арай дээх нь очих ёстой байтал. Тэр хамгийн дээд ориглын зүйл та нарт зааж өгөх юм бол бүх дэс дарааллыг алдагдуулаад хамгийн дээш нь аваачих нь шүү дээ. Тийм. Энэ нь тэр хөдөлгөөнд эргүүлсэн, зохицуулсан, зохион байгуулсан энэ болгоны бүгдийг гажаах болно гэсэн үг юм. Тийм учраас тодорхой хэмжээний төвшөнд ойролцоо төвснөөс нь дуудаж хэлж шилжүүлэх боломжоор хангаж өгөх ёстой болж байгаа. Залуурдаж өгнө гэсэн үг. Шууд уулын бэлд байж яснаа гид хориглолт нь гарч яах вэ? Тэгээд шууд тийшээ тэгээ залуурдад авааччихаар чинь бэрхэн шүү. Яа бодлоо. Энэ зохион байгуулсан энэ хүчийг та нар сурж яв гэсч бүтээгдээгүй гэсэн үг юм шүү дээ. Тийм байна. Тэгэхээр дундаасаа арай дээх нь болно. Арай дээхэн төвсөнд очиход тэнд чинь бас дундын дээдээс дахиад нэг дээд хүч нь бас нөгөө тал руу шилжүүлэх бас зүйл рүү хөтлж болно. Ингэж дамжиж явна гэсэн үг болж байгаа. Тэрнээс шууд доороос шууд дээшээ гарна гэж байхгүй. Тийм байна. Бүх зүйлийн эмх замбрааг алдагдуулна гэсэн үг. Сүнсний нас гэдэг бол ерөөсөө энэ хөрст ертөнцийн тооллол тэр чигээрээ л нар мандлаа жаргалаа гэдэг болгоныг тоолсон. Тэ. Од сар гариг иргэсийнх нь харагдах байдлаас хамаарч цаг хугацаанд ийм тийм гэдэг тооцооллыг та нар тоолж сурсан байгаа шүү дээ. Тэ.
Уусал дэлхийн нарыг таарж иргэн. Дэлхийд тэнхэргээ эргэн гэл ингээл иймэрхүү юм ярьцгаас нөхдүүд байдаг шүү дээ бид нар ч одоо. Бидний тоолол гэдэг зүйл бол. Тэгэхээр ажмаар хөгжиж дэвшиж шинжлэгдэнэ гэсэн үг болж хувирж байгаа юм. Ачирхалтай. Та нарт сурах мэдэх зүйл өчнөө би. Улааж байгаа шилжилт ер нь дуусголоо. Сурах зүйлс нь үү? Одоо яг ингээд хөрсдөд ирээд ингээд амьдраад байгаа шүү дээ. Одоо дараа төрөлдөө дахиад хүн болж төрөх болол гэсэн сонирхол татаад байна л да. Улаачд тусгай даалгавар бий гэхдээ та нарт хэлэхгүй шүү дээ. Гэхдээ ирж хайж яваа нь бол үнэн. Хүнд нэр болох өнгөтэй зоостой байх нь чухал биш. Хамгийн гол зүйл бол өгөгдсөн даалгаврыг гүйцээх. Энэ бол маш чухал байх нь байна. Тийм ээ. Та нар өөрсдөө бид ямар даалгавартай энд илгээгдэж ирсэн бэ гэж бусдаас асуудаг шүү дээ. Тийм. Энийг бусдаас асууж олдгүй юм. Та нар эхлээд сайн муу талуудаа мэддэг байх ёстой. Сайнаасаа саар руу шилжиж болохгүй. За. Саар мууга нэгээр нь ий рүү болгож зөв тийшэнд болгож хувиргаж алдаагаа засаж сурах хэрэгтэй болдгийг. Тэгж гэмээр тэр даалгавар гэж зүйл чинь оноогдсон даалгавар чинь өөрөө гарч ирнэ гэсэн үг. Би ийм зарилгаар ирээд ингэсэн юм байна шүү дээ гэж ухаарж эхэлнэ. Сүнсний даалгавар гэдэг байгаа зөвлөө. Яхгүйгээр ингэж байж байгаа л тэгэл болчих байлгүй дээч гэдэг юм уу? Эсвэл өөр хэн нэгэн хэлж өгч зааж өгөндөө гэвэл энэ нь том онолтой. Харин хүмүүс одоо голын хатгаас гэж ярьдаг л да сүнсний даалгавар гэдэг зүйлийг. Би энэ хөрст гэдэг ертөнцид энэ бүрэнхий цэнхэр ногоо ирээ юм бүрэнхий дуурах ертөнцид яг ямар даалгавартай ирсэн юм бэ? Энэ зүйлийг надаас их асуудаг. Тэгвэл тэрийн нөгөө шууд хариуллаа гээ. За. Та нар 3 дахь мянгийнхаа даалгаврыг гүйцээх ёстой. Гэхийн тулд энэ ертөнцид шудраг үннийг тогтоон барьж муу мухай хар муу тал уулганыг тэнгэрийн зарилгаар тонилгон устгах үүрэгтэй. Шудраг усын болгоны эсрэг тэмцэн нэгдэж энэ даяар ертөнцийн бүх ард олныг ухааруулж тэнгэрлэг болгох даалгавартай. Ямар гоё. Харин та нар одоо гарч чадахгүй бол болчууран хямарцгааж байна шүү дээ. Тийм л дээ. Өгөгдсөн даалгавар гүйцэхгүй байгаа учраас та нар хямраад байгаа. За. Тэгшээр миний даалгавар андаа байх хэрэгтэй гэж ярьдаг шүү дээ. Яа, өөр яах даалгавар юм дээ. Эмич. Баян болох, нэр алдартай болох. Миний сүнсний даалгавар мэдэлтэй болох юм уу? Та нарын нийтийн даалгавар бол ерөөсөө л энэ. Өвөө нэгэн зууны урд буусан бол тэгж хэлэхгүй. За. Та нар залуу ертөнцийг удирдах 100-ны өмнө бол тэгж хэлнэ. Үр хойчоо зөв хүмүүжүүлээд үлгэрэлтэй байж байгаад энэ ертөнцийг дахин залуурдах цагийг хүлээ гэж. Тийм болохоор ертөнц суулганыг удирдах энэ хөрсдөд тэнгэрийн зарилгийг түгээх үр хойцоо шилдгийн шилдэг болгож хүмүүжүүлэл гэж зөвлөх байсан. Тэд ч бас хүсэж байгаа шүү дээ 100 жилийн өмнөх хөдөн ч бас одоо биш гэж үгэвэл үгүй одоо биш гэж хэлнэ. Та нарын үр хойцууд ингэж явна гэж. Тийм болохоор хүүхдүүдээ сайн хүмүүжүүл. Зөв сайн үлгэрл гэж хэлэх байсан. 100 ордоо.
Гэсэн одоо цаг нь тулаад зөгнөлийн цаг нь болчлоо. Тэгсэн. Тэгвэл та нарыг энэ хэмжээнд хүртэл хэдэн 100,000 жил яасан байна? Бэлтгэсэн байх нь ш. Өвөг дээд сүү чинь аав ээж эмээ өвөө юу вэ? Хэдэн үеийн өндөр өвөө эмэг тэр болгон чинь яг энэ даалгаврыг аваад үлгэрлж яваал байсан. Тэгээд одоо та нарын яг нөгөө нэг шин ирний чинь үйлдэл хийх ёстой өрсүүд нь энэ цаг үеийн юм а гэхэд та нар тэрийг хүлээн зөвшөөрч чадахгүй шүү дээ. Харин тийм л аа юм л та. Тэгвэл өвөг дээдс чинь хэдэн мянган жил дэмий хичээсэн болж байна. Бас нэг асуудал нь. Тэд чадхаар үедээ хийчихье гэсэн боловч цаг нь болоогүй байсан юм а гэдэг шалтгаар нэг нэгээрээ одцгоосон. Одоо бол бидний нуруунд дээр ирсэн бах нь шүү дээ. Тийм ээ. Тиймээс энэ ертөнцийн бүх эргэлт болоод та нар хорвоогийн ямар их завхарлыг харж байгаа билээ дээ. Ирэх. Энэ болгоныг та нар жигшдэг хэрнээ л дасаад, дагаад, аяа бодоод идэж байгаа хоолныхоо төлөө би яавал гэж би надаар л дутав гэж гисэн үзлээсээ болоод даалгавраа хүлээж авцгаадгүй. Ер нь нөгөө хэлэхэд та нар хангалттай л иймэрэ амьдрч сурсан. Тэгсэн. Яагаад шин төвшин шилжиж болохгүй гэж. Тэгэхээр ерөөсө хувь хүнд харьяалагдах даалгавар биш, яг нийтийн даалгавар. Нийт хүн болгонд л яг ийм адилхан ижил төвшний даалгавар ирчихсэн байгаа юм шүү дээ. Тэгтэл гүй миний хандах хэвээр. Дээрээсээ нэг тэнгэртэй байж үж нэг нэгнээсээ ондоо даалгавар зарлиг авах нь бас л боломж баг шүү дээ. Харин тэгэж маш олон дээр тэнгэр байгаа биш. Эхлээд ойр төвсний нэг тэнгэр байна. Тэр нэгтэд хамааралтайгаар за зөвлөд байна. Цаг чинь боллоо гэд. Таануудыг маш их шахаж байгаа гэж дуулсан. Ойлж үзэн, дуулж нэг үзэн, гутарч нэг үзэн, урам зориг итгэлгүй болж үзэн гэдэг янз бүрээр ихээр шахаж байгааг улаач маш их ажигласан байна лээ. Түүн тэмдэглэл юмнаас нь чи цухас дурдаад үзэхгүй юу? Тэр талаар ярина. Тэр ажиглалтын юмыг бодохгүй ярина. Тэгээд тэгэхэр за юм даалгавартай байжээ. Ингээд төвшин хахаад ийм зүйлүүдийг хийгээд иржээ. Бодлоо. Ухаж ойлголоо. Тэгэнгүүт надад дахиад нэг санаа асуулт. За. Хөвшин сүнс гэж яриад байгаа зүйл ингээд төрөл ахихтаа хяад ингээд явжээ. Даалгавраа тухай бүрдээд гүцэхтэй дараагийнхаа толгой. Гэтэл би гэж нэг амтан байна. Балчир сүнстэй. Тэгээд тэгтэл нэг сони юм байгаа хгүй. Балчир сүнстэй. Тэгээд улаач хүн дахиж дурдв. Ингээд тэгэнгүүт надад дахиад дараагийн сүнсний амьдрал гэж байхгүй болчихдог байхгүй. Ийм зүйл байх боломжтой юм. Сүнсний амьдрал гэдэг нь энэ хөрсдөд ирэх амьдралыг хэлж байна уу? Эсвэл хөрсдөд ирэх амьдралыг л яриад байгаа юм л да. Эргээд би дахиад хөрсдөд хүн болж мэдлэхгүй болчихдог байхгүй. Би ганцхан удаа надад сүнсний яг урдн ингээд иржсэн тийм зүйл байхгүй. Мэдээлэл одоо тэр урд өмнгийн мэдээлэл гэж юу ч байхгүй. Би анхудаа ирж байгаа. Тэгсэн мөртлөө анхудаараа буцна. Мэдээж л хөрстэй махан биений маань насан дуусгаар буцсан шүү дээ. Би өнөө маргаашгүй буцсан. Гүн хатгаа өгөх чинь гэж ойлгох юм. Гэхдээ энэ дээр нэг алдаа бий. Тэр балчир сүнстэй байж болно. Бас улаач байж болно. Гэхдээ даалгавраа олсон цагт шүү дээ.
Харин тэр чинь сонирн байгаа байхгүй. Даалгаврыг чинь бид хэлж өгөхгүй. Харин хэлж өгөхгүй гэдэг байгаа юм. Харин чи өөрөө олох ёстой. Яг л бусадтайгаа адил гэсэн үг. Тэгэхээр миний толгой гарчлаад байгаа зүйл юу вэ гэхээр би яг юу бэлээ яах гэж хөрсдөд хүн биеийг шунан дурлан байж ирсэн юм бэ. Яг ингэж явсаар 50 60 70 80 90 100 гэж явна да. Тэгэл даачиг үүсэж чадсангүй дахиад эхэл гэж илгэн шүү дээ. Тэгээ миний одоо энэ арга урлаглыг Тэгвэл өвөө нь хэлсэн шүү дээ. Чиний сүнс салаалж болно гэж. яаж Өвөө нь хэлсэн шүү дээ. А. Чи дахиж хизээч энд төрөхгүй. Тийм байна уу? Тэ. Яагаад гэвэл салаалж аваад илгээд харин нөгөө тал нь дурсамжаа арчуулаад энд дахиад даалгавраа хайна гэсэн үг. Гэцүү юм бэ. Би ер нь дахиж хүн бол турмааргүй. Тэгэхээр ер нь бүгд адилхан гэсэн үг. Даалгавраа олох хэрэгтэй. Би тэгээд асууж үзэг л дээ. Яг яагаад гэвэл товч бөгөөд тодорхой хариулт надаас нэгдэг. Тэгэхээр энэ дээр чи бод залуу сүнстэйгээд тэгээд дээшээ явж болно гэсэн үг. Нэг удаа гэж байгаа боловч даалгавраа олохгүй бол дахиад ухарж болно гэсэн санаа хэлээд байгаа. Харин тийм. Даалгавраа олсон цагт бол чи дахиж энд ирэх хэрэг байхгүй. Даалгавраа олоогүй үед бол чиний зарим хэсэг хөдөлгөөний дунд байгаа учраас салж явна. Эргэлтэнд орно. Харин суур юмдаа бол чи энд дахиад гацж ирж хайх юм өргөжлүүлэх болно. Дараагийн удаа чи ирч болж болно, эмч болж болно. Би хүн байлмаар байна. Тэрний оронд өвснө. Тэр бол чиний шийдэх асуудал биш ээ. Харин тийм болж байгаа байхгүй. Би тийм болмоор байна. Ийм болмоор байна гэдэг нь энэ та нарын мэдэх хэрэг биш. Та нар бол өвснө голоод өрчөө гэж байна. Нэгэн заны нас яг л юу болж юу үйлснийхээ хэмжээгээр хувирах ёстой болж байгаа. Харин нэмээ. Чиний хүслийг сонирч автлаа бас захирагдах хэмжээнийх биш шүү дээ. Тийм л дээ. Нөө санда. Энэ бас нэг зан чанар байна шүү дээ. Хүн гэдэг бурхныг удирдах, Тэнгэрийг хөдөлгөнө гэсэн бодолтой байдаг нь том эндүрэл юм. Хөрс ертөнцийнхөө аргыг сайн танаагүй байж бурхад эцгийг хөдөлгөж удирдна гэж өөрсдийгөө боддог. Зөвхөн намайг л илүү анхаарах ёстой гэдэг этгээд үзэл нь бас өөрсдийг нь Тэгээ би юу санда гайхаад байхгүй юу? Яагаад анх удаа ярьж байгаа болчирхан сүнс гэсэн мөртлөө дахиж чи хурсна. Хүмүүн заяанд мэдлэхгүй гэдэг ингээд юм хэрэг. Яагаад гэвэл чи дахиад энэ дурсамжтайгаа дахиж энд мэдлэхгүй гэсэн санааг хэлж байгаа. Одоо л ойлголоо. Ойлгож байна уу? Одоо ойлгож байна. Чи дахиад энэ сүнсэн дурсамж, энэ махбодийн оюун санааны дурсамж, сэтгэл хөдлөл бүх юмтайгаа дахиад хүн болоод эргэж ирэхгүй. Яагаад гэвэл тэр үед бүх юм өөр болцсон байх болно гэсэн санааг хэлээд байна. Тийм бахан. Чи саныг яж угаар санахгүй. Харин дурсамж нь бол байх болно. Улааж байгаа нь үед бол маш их мэдлэгтэй байдаг л да. Тийм чи яаж энэ зүйлүүдийг мэдээд байдаг? Яаж энэ хэдэн зууны өмнөх зүйл за 6-7 зууны өмнөх тэрнээс өмнөх манай эртний өмнөх энэ зүйлүүдийг яг дэрэгднээс юм шиг яагаад мэдээд идэв гэж би асуудаг байхгүй юу? Тэгэхээр дурсамж өөр юм хэлэхгүй. Нол дурсамж. Тэг би яагаад юм? Намайга дахиад нөгөө шоглдгоороо шоглоно шүү дээ. Би яасан. Улааж хүний хувьд гэвэл энэ сүнсэн дурсамжийн зүйлс нь онгод дээдс болоод өвгдийнх нь цуглуулсан мэдээллээс хамаарч сэргэж болдог гэсэн үг юм.
Тэд бас мэдээллийг хайж улаачд дамжуулдаг гэсэн үг шүү дээ. Улаач ч бас энэ дэх ертөнцийн мэдээллийг дээдстэй өвгдөөрөө дамжуулж хүргэдэг мөнх тэнгэртэй. Тэгэхээр энэ нь хоорондоо маш их мэдээлэл зүйлийг солилцох бас нэг гол хүч юм. Улаач болно гэдэг нь. Тийм байна. Тиймээс хэлдэг шүү дээ. Далд ертөнц танин мэдэх зүйл бол далай л гэсэн үг гэж. Нэг удаа далайн усанд орцоход буцаад гарч ирэхэд чи хуурай гарч ирэхгүй. Тийм. Тэгэл чи тэр далайгаар сэлүүрцээр л байх болно. Зах хязгааргүйгээр гэдэг санаа нь энэ юм. Нэг өнгөж орцоход буцаад гарч ирэхдээ чи хуурай гарч ирэхгүй гэсэн үг. Тэгэхээр өнгөж орсон л улам цаашаа явахаас өөр замгүй. Далай гатлах завь нь бол завь сэлүүр нь бол онгод дээдсэн юм а гэж бод. Удмынх нь. Нэгэн тос руу орлоо. Тэгээд завиндаа суулаа. Сэлүүрцээр л байна. Ихтэй бас буцаж газар руу уучна. Яагаад гэдгийг мэдэх үү? Яагаад? Ус сонд хүнс хэрэгтэй учраас. Нэрэл хэмнэлтэй. Тэр завиг эчийг дүүргэх тэр далай гатлах хэмжээний чамд ус байхгүй. Чамд тийм хүнс байхгүй. Тэгэхээр энэ эхлээд жижиг завьар явж болно. Түн хэмжээгээр явж байснаа тооцоолж байгаа за буцаад газар руугаа очих хэрэгтэй. Энэ нэг л биш байна гэж хаад өөр арай томхон завиг эчийг бэлдэх нь шүү дээ. Онгод эцсийн хүч чадлыг завьар илэрхийлж өгнө гэж чи бод. Арай дөнгөөр тэр жижиг завьнаасаа бүр томруулчлаа. Дахиад хүнсэнд дуусахаар байна. Дахиад буцаж ирнэ. Бүр том завь барьлаа. Онгод эцсийн хүч улам томорлоо. Нэг зүйл дотно. Чи ганцаараа хизээж тэр завийг хөдөлгөж чадахгүй. Тэр чамд юу хэрэгтэй вэ? Хүн хүч хэрэгтэй үстэй. Зөв. Тэгвэл тэр хүн хүчийг бүгдийг бөөгнүүлж тэднийг хүнс юмар хангаж чиглүүлээд гатлахал зам үлдэнэ. Ингээд тэд аялалдаа гарч болно. Энийг шин ирэн гэдэг юм шүү дээ. Тэрнээс тэр ганцхан буу улаач ганцаараа давхгүй гэдэг нь ойлгомжтой болж байна. Тиймээс бөө гэдэг нь бөөгнүүлэн, нэгтгэх нь, зөв чиглүүлнэ гэдэг санааг хэлж байгаа юм шүү дээ. Тэгээд тэгэхээр энтэй хоёулдуулаад олоочийн нэг ажиглалтын дүгнэлт байна л да. Одоо нөгөө давтамж гэж яригадаад байгаа шүү дээ. За. Шахааны давтамж. Чихэн дүнгнэх чимээ, зүрхний цохилтын хэмж хүчтэй төвшин өөрчлөгдөх мэт. Хүмүүс хийдэг зүйлстэй нэг л төвлөрж өгөхгүй. Яг миний хийх ёстой зүйл яг мөн үү гэж өөртөөсөө асууж үзсэн. Залхсан, ямар ч хүчгүй солилцсон мэт мэдрэмжүүдээр дүүрэн өдрүүд мэт. Цаг нь өнгөрч өгөхгүй гацсан мэт. Бүхнийг орхиод юуны төлөө хичээж байгаа юм бол гэх урам хугарсан, солилцсон өдөр хоногуд. Харж үзсэн мөрдийн хийдэг дуртай зүйлч ялгаагүй. Уур уцаар хүргэх мэт. Дор бүрийн сэтгэл хөдлөл мэдрэмжтэй хөвлөгдсөн сонин бодлоод хүрээлсэн мэдэгдэн. Шахаашруулт аажим ажмар давтамжаа өсгсөөр. Хэд хоногийн өмнөх? За энэ чинь 12 дугаар сарын 20 гэдэг чинь 16 хоногийн өмнөх.
ажиглалт байна. Сүүлийн ажиглалт нь байна л да. Тэгвэл одоо бас өөр болсон. Энэ ерөөсөө та нарыг маш хурдтайгаар шахаж байгаагийн шинж тэмдэг юм шүү дээ. За. Бас нэг өөр зүйл энэ шахаан дахиад өөрчлөгдсөн байна. Цаг хугацааны эсрэгээр хурдсж эхэлж байна. Мөн үүн дээр нэмээд айцын мэдрэмж хит их давмгайлсан. За нэмээд маш хурднаар сольдож тамирддаг болсон. Маш их ирч хүчтэй байсан хэрнээ маш хурднаар тэр их ирч хүч нь хормын төдий царнин алга болж байгаа мэт. Ирч хүчтэй юунд ч ядраагүй байхад маш их ядарч байна гэсэн үг. Ерөөсөл нүдэн нэлдэж маш ихээр ядарснаа мэдэрч байгаа мэт. Маш их хүнд туухаж хэрж байгаа мэт мэдрэмжээр дүүрэн байгаа өдрүүд. За үүн дээр нэмээд санаа сэтгэлийн байдал бол гутрал төвшнөл үгээ шилжиж орох төвшөнд байна. Санаа сэтгэл гутралын түүнээр яг л хэвлэл аятай усны давлгааны доод хэсэг мэт живж ороод буцаад гарч ирж байгаа мэт мэдрэмжтэй байх ёстой. Тэгвэл одоо цагийн шахалт нь бол энээсээ бүр хүчтэйгээр шахаж байд гэсэн үг юм. Та нарыг дахиад өргөжлүүлэн шахаад л байх болно. Одоогор бол та нар маш их амархан сольдож ядардаг байгаа. Гэнтэл хормын төдийд ирч хүчтэй байснаас савлаад хамгийн санаа сэтгэл доод зэгтээ хүрж гэнэ гэд бод. Тэгээд арай хийж өндийгөөд босоод ирлээ. Дахиалгийн дунаад өгнө. Ийм байдал тавиад. Энэ нь та нарыг маш их бачууруулж, төөрөгдүүлж байгааг өвөд мэдэж байна, гадарлаж байна. Тэгвэл энэ шахаад юу ашиглах хэрэгтэй вэ гэвэл Юу? тэнцлийг барьж сурах хэрэгтэй гэсэн үг. Яаж? Өөрийгөө өдөрт харгах. Яаж тэнцвэрээ хадгалах юм? Хит их баярлах, хит их гомдох. Ер бол энэ та нарыг ингэж шүүсэлж шахаж байна гэж ойлгож болно. Энэ шүүсэлж шахаж байгаа зүйлээс яах вэ гэвэл хамрах нөлөөлөлт нь санаа сэтгэлийн хувьд агуугаар төсвөртэйгээр гарч ирэх хэрэгтэй гэсэн санаа. Тэмцэж. Хүн тэгээ сэтгэл зүгөө захирч чадна гэж юу? Хүн өөрөө сонголттой юм шүү дээ. Төсвөр төвчээр. Маш их зүйлийг төсөв төвчж байгаа ч гэсэн эцсийн мөчөд унахгүй юу? Унах юм аа. За. Энэ чинь дор бүрнээ өгсөн шахаа сүлчүү дээ. Ол ажжийн шалгалтанд орж байгаа. Бүгдийн шалгаж байгаа. Өөр шашных нь ч шалгаж байгаа гэсэн үг шүү дээ. Бүх нийтийн шахаа. Ямарыг хаях уу? Ямар нь өөрөө бууж өгч хаягдах уу? Ямар нь өөрөө шалгарах уу гэдэг л тэмцээн гэсэн үг. Тэмцээний байдал нь тухайн өөрийн төсвөр хатуужлуулаад арга барилаас хамаарж заавал өгөх ёстой биш ээ. Гэхдээ ямар нэгэн байдлаар өөрт нь тэмдэг үлдэх болно гэсэн үг юм. Жишээ нь байгаагаас илүү огцом хөгсөн болж болно гэсэн үг. Өнгө зүсээ алдаж болно. Өвчин хуучид баригдаж болно гэх мэтээр олон сөрөг талууд ч бий. Харин төсвөр төвчээрээ зөв ирлэж хурцлж чадвал улмаар өнгө орж, зүс орж, улмаар ухаан саруулсаж болно гэсэн үг юм.
Чихийн тулд яаж тэнцэр хадгална. Тэрийг эхлээд зарим нь тунж үлдсэн хойно болёо. Одоогоор эрт яран анхааруулад явах үү. Тэгэхээр сүнсний даалгавар гэж нэг сонирн байх. Голын хатгас гэдэг зүйл энэ дээр яригдж байна л да. Даалгаврыг та нар өөрсдөө олох болохоос хэн нэгэн та нар зааж өгч болохгүй. Яагаад гэвэл та нар бүгд өөр учраас тэр нэг шиг адилхан байх боломжгүй гэсэн үг юм. Тэр нэг чинь замаа олоод явж байна. Тэр замаар энэ олон хүмүүс нэг хүний жимээр гарч чадна гэж үү? Тийм адил төвшнийхэн ховор шүү дээ. Үүнээс үүдэж та нарын ухаан санаа мунхарж болно гэсэн үг юм. Бэлэнчлэн. Бас аргадад залдиж болох юм гэдэг хоржин аргач үүсч болно. Харин энэ эрэл хайгуул дээр чинь тоглож бас өөрсдийгөө ийм тийм гэж нэрлээд олзомог хөөгсөж зөндөө гарч ирнэ. Харин тийм л болцоход байна л да. Тэгээд дээрэс нь за өнөөдөр нэг сони юм боллоо. Олоочтойр нь гадар алхаж явсан. Тэгээд нэг хүүг харлаа л та. Тэр хүүхэд ингийн эгэл нүдээр бол галзуу. Галзуу гэж тодорхойлоод байна. Галзуурч юм байна уу энэ хүүхэд гэж хэлэхээр хүмүүс бол тэгж л дүгнэлт юм. Гэтэл тэр хүн миний мэлмэд харагдахдаа хий ухаар зүйлтэй муудалцаад байсан. Тэгээ муудалцахдаа тэр нь бүр бижээд бодит мэт болчихсон. Тэр хөө түлхэж байхын одоо машин зам гэж ярьдаг байхгүй юу? Хүмүүс миний яриаг ойлгохгүй гайхалтай юм тахтан гоч солиорч юм. Машин зам гэж байдаг. Тийм дулаан гэрэл асхад хүмүүс зогсож замаар гарах машин мөндө хүлээх ёстой. Тэр хүү хүлээж явах завраа хүмүүсийн нүдэнд харагдах байдлаар бол тэр хүү галзуу хөхт. Тийм жоох хөхт бишээ. 20 гаруй насны залуу. Тэгэл ингээл ганцаараа дохиж яриад нөгөөт нь түлхүүлэл ингээл хоошоо 2 3 алхаснаа буцаал нөгөөт нь рүүгээ саргунах юм. Тэгээ би ингээд яагаад тэр улаач надаа харуулсан байхгүй. Тэр хөхтийг хараа. Хөндлөнгийн хүн ажиглахад бол нэг бол сохтуу эсвэл галзуу. Гар хөлн саргунаал дохиол ингээд ганцаараа юм яриад нэг даган бэлтгэл байгаа л да замын эсрэг тал. Харин миний харсан зүйл юу гэхээр би хөвчлэн харбаран зүйлсийг миний нүргэн илүү харагддаг. Гэтэл өнөөдөр их тис ондоо зүйлс. Ийм зэрэглээ шиг тийм жижиг цагаан ийм одон гялбаа шиг ийм хий биетэй хүний дүр харагдсан. Яг тэр хүүхдээ бодитоор ингээ хоороо тэнцэлтэй. Тэр яг юу вэ? Яагаад? Ийм байгаа шүү дээ. Шинэ 90 цаг үед далд хүчний 4 хүч оролцож байгаа гэж хэлсэн дээ. Тийм. Хар хүчнийхэн удаахт нь альвд уул усны хүч. Тэгээд онгод дээдс. Тэнгэрийнхэн гэж байгаа шүү дээ. Ингээд дүр байгаа. Мөн дээрээс нь нэмэгдээд үхлийн элч. Хамгаалагчд гэх бас хуваарлт байна. Ингүүт нэг хүнийг дор хойд 6-7 хүчт хойрж байна. Тэгэхээр хүн яах вэ? Үйлдэл болоод төлөв байдлаа хянаад алинтай нь илүү хамааралтай болох вэ гэдэг сонголтоо хийх дээрээ тулна гэсэн үг. Мөн энэ хүчнүүд нь бас нэг дор бөөндөө шахаад ирэхээр хүнд маш их дарамтыг өгнө гэсэн үг. Дарамтыг өгч байна. Ямар нэгэн хүчтэй нөхцөл бэлэн байхад өөр нэг хүч нь бас барьцаж дайрах боломжтой гэсэн үг юм. Үүнээс үүдэж хөөрөл саатал бий болж болно гэсэн үг.
доголдож болно. Тэгээ би гайхсан л да. Хүмүүс л дүлжил байсан. Тэгээ би Ер нь ямар хүмүүсийг та нар өвчтэй гэж бод. Нэг л хүмүүсийн хувьд бол одоо бие авч явах чадваргүй, дээрэс нь олон нийтийн газар өөрийгөө хянах чадваргүй, үйл хөдлөлгөөн болоод хэл ярианы хувьд энгийн хүмүүст харагдах байдлаараа гаж гэж ярьдаг. Нийтдээ адилхан биш байсныхын төлөө тэрийг өвчтэй гэж бас хэлж болохгүй юм уг нь. Тий, харин тэгээд галзуу, солиотой, шизофрен буюу одоо нэршлэн ч дээ шизофрентэй, юутай гэдэг лээ. Магадгүй тэр гэрлэн гэлбан өөрөө болохоор ямар нэг зүйлд донтоод уян ухамсараа түн захируулсан. Харин араас нь өөрийнх нь үг дээцүүд нь орох гээд, ивэл нь орох гээд түүнтэй тэмцэлдээд байж болно шүү дээ. Заавал хар зүйл эсвэл хийс хүнсний зүйл гэхээр л орох гээд байдгийг биш. Тэр хүн өөрөө бодож сэтгэж байгаад сонголтоо хийгээд буруу зүйлтэй нөхцөн байна гэж чи бод. Донтоод дөрлүүлээ. Гэтэл өөрийнх нь үг дээцийнх нь хүч ивэл нь болохоор өөрийнх нь сүнс нь чи ийм штэ гэд энэ хоёр хоорондоо зөрчилдөж болоод хоорондоо тэмцэлдэж болно гэсэн үг юм. Эзэн билүүг ормоор байна гэхэд өнөөх нь цаашаа гэдэг ч юм уу. Тэр хүү бол их содон байсан л да хүмүүсийн хувьд. Байн эргэж хараал тэгснэ цэрвэл. Яагаад би тэгсэн бэ гэхээр тэр хүүхэд одоо нөгөө машин зам гэж яригддаг л да. Машин төмрүүлгүүд. Тэр юугаар хөндлөн голд машин явж байхад тийшээгээ дайраад байхад хойш нь түлхээдс тэр хүүг. Тэмлээ ойрт болохгүй. Хөрхтэй өөр энэ дээр бод. Энэ ганцхан содын юм шиг санагдж байж болох ч удахгүй маш их болно. Зарим тохиолдолд ганц нэг мэрсэрт харалтдаг л ингээл одоо номын цагаан солио гэж ярьдаг юм ба. Бас хизээний нэр өгөөд амжиж байгаа. Харин тийм юм байдгийг. Тэгм одоо тийм хүмүүсийг юу гэж дүгнэдэг вэ гэхээр хитэх ном уншсаар гад одоо номынхоо баатрыг бодичуулаад ийм болгоцсон чаас газараа ярил одоо ингэж явж идэг хүн гэж энэ бас л нийтлэг хандлага байна шүү дээ. Нийттэйгээ адилхан байгаагүй төлөө тэрийг ялгуурлаж болохгүй юм уу? Энэ төсөөлөх гажиг гэж ярьж байгаа л да. Ягаад тэгэхээр нөгөө хийх хийсвэр төрөлийг бодолжуулж дэрэгдээ авчрах гэж ярьдаг байхгүй. Тэгээ гайхах. Яг миний нүдийг түрхэн зур зэглээд энэ хүмүүсийг хардаг бол энэ хүмүүс гайхалтай гэж. Ягтээ та нар дөнгөж эхлэлийнхэн шахаанд л явж байгаа. Явцын дунд улам л чангарна. Харин ийм хүмүүс олон болох болов гэж. Улширно, маш их болно. Тэгэхээр бэлтгэлтэй бай гэсэн санааг хэлээд байгаа. Гэтэл тэр жигшээд байгаа хүмүүсийн хувьд бол галзуу солиотой юм шиг хэрнэ. Миний харсан нар бол гайхмаар байхгүй. Яаж харахад эгэлэнгийн л хөө. Тэгсэн хэрнэ. Яаж. Тэгэхээр та нар хорвоо ертөнцийн аливаа зүйлсийг ажиглаж харахаасаа жоохон цэрвэд байдаг юм а да. Тэгдэг. Харин ч эсрэгээр харж таньж ойлгож ухаарж явах ёстой шүү дээ хөдөлж явах та. Галзуу солиотой гэж ярьдаг. Та нар тэр тариндаа уншлаа гэдэг сэтгэл чинь ямар вэ гэдгээс шууд хамаарна. Чиний хийсэн үйлдэл болоо сэтгэл чинь бохор болоо. Чи мянгантай бурхан дуудаад яана гэж. Мянгантай үгдээцээ дуудаа гэж яах вэ? Тэгэхээр энэ бүх сүлт бол зөвхөн ялах арга барил бол зөвхөн та нар өөрөө өөрсөндөө төвлөрөх нь чухал юм. Зөв тал руугаа сонголтоо эсвэл өөр тийшээ гэх мэт. Харин та нарын өмнөөс хэн нэгэн ивэж дааж тэр төвшөнд аваачих ямар ч боломжгүй шахааны үйл гэдгийг л ойлго. Та нар зоостой бэлтээ ингэн гисэн ч
Ямар ч туслах боломжгүйг ойлгох хэрэгтэй юм. Тэгээд энэ дээр яригдах зүйл юу гэхээр сүүлүүд хүмүүс ёо унтаж чадхаа байлаа гэдэг боллоо. Тарих ягаад амрахгүй байна гэдэг зүйлийг гайхдаг байхгүй. Амраад сор дас. Ерөөсөө шүнжэнгөө гүлээгээд үнэгний нүзэлэгц юм шиг гүл хийчлээ. Эсэм бодог Та нар энэ өөрчлөлтийг хүлээж авч чадахгүй эсэргүүцээд байна шүү дээ. Гэтэл цаг үеийн өөрчлөгдөө шин төвшин рүү очихын тулд бүх талаар шахаж байна. Чи шөндөө унтаж амарч чадахгүй л яг уу тэр хэрээр илүүтэл нь хөгшрөн алд бие чинь хордно. Тийм биз. Хин нэгнээс бити арга хай. Өөрөөсөө хай гэдгийг л хэлээд байгаа. Дахин. Гэхдээ тэр арга барил чинь зөвхөн чамд үйлчлэх болохоос өөр хэн нэгэн тэрийг дагнаа гэсэн үг бас биш юм. Төлөвшлийн асуудал явж байна гэж үзэж болно. Зөв төлөвшлийг олж авбал зөв тийшээ, буруу болвол буруу тийшээ. Хуучиндаа болтхоо шин төвшин лүгөө шилжих үү гэдэг л асуулт. Дайралтууд ирж байна. Тэгээд ингээд цааш нь үргэлжлүүлээд бодохоор сүнсэнд нас байдгүй тий юу? Сүнсэнд нас ахгүй тий. Маахгүй. Сүнсний. За сүнсэнд нас ахгүй гэдэг ингээд нэг асуудал бас дахиад эхэлж байгаа. Тэгэхээр хүн махан биеийг хооллдог тийм үү? Махан биеийг хооллохын тулд махан биений эрч хүчийг сэлбэж эрүүл сарвал өвчин зовлонгүй байлгахын тулд хоол хүнс иддэг. Махан хүнс, цагаан хоол, ногоон хоол, өөс ногоо за илүү дуу хүн болгоны иддэг хоол. Сүнсний хоол гэж юу юм бэ? Тэрийг өвөн дараа хэлж өгье. Энэ гоё өргөөрөөс илүү болохоос за. За өвөн ингээ болно. За талархлаа.